Таны нөгөө яриан донд инх хоёр гэдэг нэр орж ирлээ л дээ. Тэгэхээр манай хуучин ерөнхийлөгч тэгээд өмнөх одоо ерөнхийлөгч нартайгаа ямар харьцаа холбоотой байдаг вэ? Таны өмнөх одоо төрийн тэргүүний албыг харж байсан инх хоёр хөдөөгийн хөгжлийн төлөө гэдэг төрийн бас байгууллага байгуулад зудан дунд гэд явж илээ. А энэ нь бол одоо хөдөөгийнхэн тэр хүнд маш их санал өгсөн энэ талархсан хэлбэр рүү эсвэл таныг одоо дулаан байшинд суугаад байна. Хөдсөн дээлээ өмсөд хөдөөгийнхэн дээр очихгүй байна гэсэн шүмжлийн одоо нэг хэлбэр рүү та энийг яаж хүлээж авч байна? Та нар уулзч учирч байгаа юу? Ер нь ерөнхийлөгч ойр ажиллаж байсан хүмүүс одоо тодорхой хэмжээнд нийгэмдийн мэдвэтэй үйл ажиллагаа явуулдаг бол Монголд ч биш одоо бусад оронд байдаг л зүйл. Ер нь иймэрхүү байдлаар тэр одоо олон түмний зовлонг нэмэглэх тэр одоо үйл ажиллагаанд ингээд оролцоод санаачлаад ингээд ажиллаж байгаа бол үнэхээр тэр хүн өөрийнх нь нэр хүнд өөрийнх нь боломж хүрээ энэ чиглэлээр ажиллах бол одоо ерөөсөө маш зөв зүйл гэсэн ийм бодолтой байгаа. Энэ хоёр ерөнхийлөгчд бол ер нь уулзаагүй байгаа. Өнөөдөр зүгээр нэг утастаж үтсэн нэг Ванкувер явцсан юм шиг байгаа туслаханд гэж нэгсэн. Бас нэг сар шинийн өмнө зүгээр нэг утсаарч болов ярьчээ гэж ингэж бодсон. За тийм үү. Багванд ерөнхийлөгчтэй бол уулзж байгаа. Ер нь л бас ярилцдаг очротгойтой бол ер нь бас цэцгийн гишүүн төрийн тодорхой ажил хийж байгаа хүн учраас ер нь уулзалтах боломж байнга байх юм да. Ер нь болж игэл миний нэг бодол бол нэг гурвуулангийн ураад нэг сайхан суугаад улс орныхаа ноён нуруу энэ бүх зүйлээ нэг ярилцдаг жилдээ нэг ч юм уу хоёр ч удаа уулзчдаг байх юмсан ийм бодол байдаг. Тэгээ ер нь ажлын боломжоор бол энэ хүмүүстэйгээ уулзаад санаа бодлын солилцож явах явдал бол маш чухал. Ер нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд ч юм уу одоо бас санаа бодлын сонсох ярилцах одоо өмнө тэр чиглэлийн ажлууд дээр энэ яаж шийдэгдэж ирсэн тийм ээ. Тэр оронд очиход одоо ийм асуудал босч байна. Энэ яаж явж ирсэн гэдэг ч юм ингэ зөвлөх ийм шаардлага зайлшгүй байгаа л да. Тийм. Тэгэхээр манай ерөнхийлөгч мань ганцаараа бид нар ингээд 5 сэтгэж маш олон асуулт ингээд дайрч. Тэгэхээр бүгдэндээ бас ус авах боломжтой усаа уцгаагаараа дээрэс нь бидний цаг байгаа учраас та бүхэн нөгөө нэг асуултаа олон тавьчихаар ерөнхийлөгч альнаас нэг хэлж хариулах үед бас амаргүй байх шиг. Тэгэхээр би үзэгч болоо сонсогчтой дахин хэлэхэд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн эвлүүлэггүй яриа шууд ярилцахад Монгол Улсын ерөнхийлөгч захиаг элбэгд орж оролцож байна. Энэ дээр радио телевизээр шууд явж байгаа мөн өдөр тутмын сонины тамирчид маань оролцсон байгаа гэдгийг дахиад хэлье. Ингээд нэг асуултыг ерөнхийлөгчтэй тавих гэж бодож байна. Өнөөдөр бид маш их хэмнээ тухай ярьж байгаа. Гэхдээ эцээ хүмүүсээ одоо мөнгөтэй болох, баялагтай болох гол асуудал маань уул уурхал бол хүмүүх анхаарлаа хандуулчлаа. Тэгэхээр 5 толгойн асуудал сүүлийн үед анхаарал татж байна. Энэ 5 толгойг эргэлтэнд оруулъя гэж байна. Энтэй холбоотой дэд бүц төмөр замын асуудал маргаан дэгдэж байна. Тэгэхээр та яг энийг одоо төрийн тэргүүний хувьд 5 толгой дээр мөн тэрийг дагсан төмөр замын энэ маргаан дээр хувийн хвшлэлийг өгөх үү эсвэл төр өөрөө эзэмших үү гэсэн маргаан дээр ямар байр суурь баримталж байна? Ер нь бол ерөнхийлөгч байр суурь баримтлах, ерөнхийлөгч тодорхой байр суурьтай байна гэдэг бол нэг тийм сайн зүйл биш гэж би хувьдаа ойлгодог. Өмнө бас л одоо төрийн бас тодорхой алба хашиж ирсэн энэ бүхнээс харж байгаа. Ерөнхийлөгчийн миний үүрэг бол юу вэ гэхээр одоо сайн шийдэл гарах гэж байгаа бол түүнийг дэмжээл аль болох тэр сайн шийдэл рүү явуулах хэрэгтэй. Миний нэг баримтлагдаг зарчим бол дарга нь юм уу удирдагч нь ингээд цойлж харааснаас улс ард түмнэрээ л урагшаа бүгдээрээ нэг алах хэл гэдэг л ийм л байр суурь байгаа. Ерөөсөө энийг л баримталдаг. Жишээл 5 толгой гэхэд би өмнө одоо ерөнхий сайдаар ажиллаж байсан баяр хөтөр энэ дээр ярилцаад ер нь ерөнхийдөө бол зарчмаа тохирчдөг юм. За ингээд ярьсаар байгаад судлалаа гэд энэ дээр битээр юуг тохирч байсан бэ гэхээр за 5 толгой ерөөсөө 100% төр юмч байх зүйтэй. Ерөөсөө л ингээд хэлж. Тэгээд энд таарсан байдлаар бодлогоо явуулъя. Энийг яаж сайн ашиглах уу гадаадын хөрөнгө оруулалт бусад одоо энэ хөрш бусад одоо сонирхож байгаа улс орнуудын сонирхлыг яаж хангах уу гэдэг шүү олон асуудлууд байна. Яг үндсэн асуудлаа ярьчих гэл. Жишээл төмөр замын асуудал байна. Одоо ингээл нэлээд хилцүүлэг болоод байгаа. Ер нь нээлттэй нийгэм тал талаасаа хилцчихэж л одоо үннийг олох ёстой гэж бодож байгаа. Яг миний зүгээр бодож байгаа бодол миний хэлж байгаа юм юу вэ гэхээр бас л одоо ерөнхий сайдтай санал сольж идэг зүйл хил гарч байгаа манай хэлийг сэтэлж байгаа ийм төмөр зам дээр бол заавал төр оролцсноо. Төрийн оролцоо тэр 51 гэдэг шиг одоо олонх нь байх ёстой. Төмөр зам дээр бол төр. Хар замаа бариад нүрсээ зөөнө үү яа нь энэ бол өөр асуудал. Зүгээр үндсэн төмөр зам руу одоо төмөр зам холбож тавьж тэр үндсэн төмөр замыг ашиглах гэж байгаа бол тэн дээр бол одоо өмчийн хэлбэрийн тэр заавал заагаадах шаардлагагүй ч гэдэг юм тийм ээ. Ер нь хуулийн дээр ч тийм байгаа. Иймэрхүү маягаар ярилцаал тэгэл энэ хүртсэн байгаа зөвшил энэ ярьж байгаа ойлголцлыг урагшлуулахын тулд л эвтэйхэн одоо төрж эвтэйхэн л одоо ингэж л явуулах хэрэгтэй. Тэр нь бас буруу байгаа бол тодорхой хэмжээний засваруудаа бас замдаа хийчихдэг л байх ёстой л доо. Ер нь төрийн өндөр албан тушаал дээр байгаа хүний хувьд
ялангуяа ерөнхийлөгчийн үед нэг юм бол нэг байр суурь гараад илэрхийлчихээр тэр нь тухайн хүндээ юм уу тухайн нэг хэсэг эргэнд орж байгаа хүндээ зөв байж болно. А яг цаашаа жоохон яваад ирэхээр л буруу болдог. Тэгэхээр тэрнээсээ буцаж чадхаа байждаг. Жишээл оюу толгойн гэрээгээд одоо ягаад батлагдж байна. Тэгэхээр миний оюу толгойн гэрээ дээр барьсан байр суурь тэр би хэрвээ гарч ирэл оюу толгойн гэрээ дээр ч юм уу одоо 51% байх хэвээр 60% байх хэвээр 100% байх хэвээр гэд би яривал нэг хэсэг намайг дэмжинэ. Одоо манай ерөнхийлөгч их мундаг зөв байна гэд. Нэг хэсэг нь буруу байна гин. Тэгээ ерөнхийлөгч нь нэг талдгаараа суучхаар тэр бол асуудал шийдэх биш харин асуудлыг хагаралдуулах, эвдрэлдүүлэх тийм л байдал руу орж байгаа. Тийм учраас ерөнхийлөгчийн байр суурь бол засаг яаж шийдэх гэж, их хурл дээр яаж, яваад ирсэн ажлын хэсэг юу гэж үзэж байна, ажилласан юу болж байна гэд. Тэгээд энэ дээр бол миний барих байр суурьуд бол улс үндэсний эрх ашиг гэж байдаг. Тэр улс үндэсний эрх ашиг хаана байна? Тэр хамгийн одоо чухал эрх ашиг л бид барих ёстой. Нэгүгээр хэлбэл аль нэг талын хамаарал бас айхтар одоо их болгож болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар чинь бас ингэж одоо баланстай, тэнцвэртэй юм хөгжлийн төлөө явах ёстой. Ер нь ирээдүгөө харсан байх ёстой ч гэдэг юм уу. Нэг тэр эрх ашиг хараад тэрнийг ойлгох байдлаар, эвлэрүүлэх байдлаар явхад бол шийдэл ер нь ямар нэгэн байдлаар гараал ирж байгаа. Засгийн газар ер нь төстэй байр суурьтай байгаа юм шүү дээ. Дэмжиж байгаа юм. Тэгэлгүй байх үү? Ер нь аль болох сайн байр суурийг бол дэмжиж байна. Нэг хүмүүс олон хүн асуудал гэж бол бидний асуудлыг өсчээд ийш тийшээ яваад байгаа байж магадгүй. Тэгээд цэгцгүй юм шиг. Гэхдээ яг одоо бид нар бас олон түмний дунд л асуучхаасаа гэж бодож байгаа тийм юмнуудыг бид нар өөрсдөө тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө цаазаар авах ялыг халах гээд таны санаачлаг байна. Энэ бас нийгэмд миний бодлоор бол Монголын нийгэм 2 хуваагдсан маягтай байгаа байх гэж бодож байна. Тэгээ та ийм санаачлаг гаргахын тулд өөрийн зүгээс аппаратаараа юм уу ямар нэлээд судалгаа хийсэн болов гэж байна. Дэлхийн хэмжээнд гэхээр. Тэгэхээр одоо бид нар нэг Америк гэдэг одоо ярих юм байна шүү дээ. Тэгэхээр чинь та өнөр Америк сурч байсан хүн Америк яагаад энийг халахгүй байгаа юм бол? Ер нь ямар орнууд энэ цаазаар авах ялыг халахгүй байгаа юм бол гэдэг талаар нэг хэлчихв. Цаазаар авах ялын хувьд бол Америк бол ерөөсөө бидний даган дуурах жишээ биш. Энэ дээр нэгдмэл ойлголттой. Хоёрдугаарт нь цаазаар авах ялтай холбогдсон асуудал дээр анх үе ардын хурлын депутат болоод үндсэн хууль хэлэлцэж яхад л энэ асуудлыг ерөөсөө халахын зүйтэй. Цаазаар авах ял Монголд байж болохгүй гэдгийг бүр 91 онд ардын хурлын депутат байхдаа би гаргаад тавьж ирсэн. Тэгээ сая үг хэлэх гээ тэр үед хэлж исэн үгээ авсан. Тэр үед би яг 8 үндэслэлээр хэлж исэн. Сая бол би бас 8 үндэслэлээр хэлсэн. Тэр байр суурь бол нэх өөрчлөгдөөгүй ба. Энэ бол миний өөрийн үнэлэмж юм л да. А ер нь энэ цаазаар авах гэдэг ялын цаана бол нэг том өөрчлөлт гарч байгаа. Төр ард түмний хоорондын харилцаан дээр яг Монгол улсын хувьд бол төр нь одоо нэг тийм илт бамбаа барьцсан ч юм уу буу барьцсан. Цаазаар авдаг. Ард түмэн нэг тийм дуулууртай байдаг гэсэн энэ нэмийг л өөрчилж байгаа. Ерөөсөө л юу ч гэсэн Монголын төр бол хүнээ алахгүй л юм. Тий. Энэ тий. Улсын нэгний үйл явдлаас энэтэй холбогдож асуумаар байна л да. Энэ үе төр одоо шийдвэр гаргасан гэдэг нь тодорхойгүй байна. 5 хүнийгээ ямар ч хэсэл төрийн бууны суманд 5 хүний алдсан байна. Тэгээд энэ үйл явдлыг цааш нь давтуулахгүй тулд бас та юу боддгоо тэр үед бас том улс төрийн намын тэргүүн байсан хүний нэг бас тэр улс төрийн үйл явцад оролцож исэн хүний нэг сая ихэд экс-ийн хэрэгжийн хоёр ирж бас мэдүүлэг өгсөн л дөө ажлын хэсгийн улсын хурлын бас ажлын хэсэг дээр хурцирч тэгээд ер нь таны байр суурь юу гэдэг вэ? Тэгээд сая таны өршөөлийн хууль гаргасан их том зоригтой алхам хийсэн үр дүн бас муугүй гарсан хүмүүсийн ихэнх нь төрийн хайр шиг дааж өршөөлөг бас дааж л байх шиг байна. Тэгээд энэтэй хамрагдуулаад хэлэхэд тэр эргэлзээд байгаа төр буудчуу цагдаа буудчуу гэд эргэлзэгдээд хэрэгт холбогдуулаад шалгаад байгаа хүмүүс нь өршөөлийн хуульд хамрагдсан яваад байна уу? Тий, түрүү 90 чанд асуусан тэр нэг цаазын асуудал дээр бас давтаад хариулчаа тэгээд таны асуултанд